Facebook хэмээх олон нийтийн цахим сүлжээг хүмүүс төрөл бүрээр ашигладаг. Нийгмийн харилцаа холбооны гих анхны үүрэг нь улам бүр бүдгэрч, арилжааны шинж илүү давмгайлах болсон нь ил тод болж буйг сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолсоор байна. Тэгвэл Facebook хэрхэн мөнгө олдог гэж та бодож байна вэ? Хүн бүр энэ вебсайтыг үнэгүй ашигладаг хэрнээ компани орлогын их үүсвэрээ яаж бүрдүүлдэг юм бол? Хариулт нь машингийн бүртгэлтэй хэрэглэгч та өөрөө тэдний бүтээгдэхүүн юм. Бид анх хэрэглэгчийн бүртгэл үүсгэхдээ хувийн мэдээллээ бүртгүүлдэг хэдий ч түүнийг хэн, хаана, юунд ашиглах, хэр удаан архивт хадгалах зэрэг гэрээний нөхцөлийг унших нь бүхэл анзаарч харалгүй зөвшөөрдөг. Мөн өөрсдийн Facebook-тэй хувийн шинжтэй олон зүйлийг нийтэлдэг нь бидний эргэн тойронд үргэлж нуугдаж байдаг гэмт хэргийн золиос болох нөхцөлийг бүрдүүлдэг юм. Facebook хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг цуглуулж түүнийг арилжааны зорилгоор ашигладаг нь саяхан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын онлайн сурталчилгааг хариуцаж байсан Cambridge Analytica компанид Америкийн 87 сая хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрлгүй өгсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа үйл явдлаас харагдаж байна. Тэгэхээр өөрийгөө асуудлаас хол байлгахын тулд Facebook хуудаснасаа дараах зүйлсийг нин даруй устгах хэрэгтэйг зөвлөж байна. Танихгүй хүмүүсийг найзын жагсаалтаас хасах. Та яагаад танихгүй хүмүүсээс ирсэн найзын хүсэлтийг хүлээн авдаг вэ? Магадгүй таны эрхэлдэг бизнесийн төрлөөс шалтгаалan хэрэглэгчдээ өөрийн хувийн Facebook хуудсандаа нэмсэн байж болох юм. Гэвч тэдгээр хүмүүс тантай найз болсон шалтгаан нь зөвхөн таны оруулсан пост таалагдаж тантай найз байхыг хүссэн учраас гэж та бодож байна уу? Оксфордын сэтгэл зүйч Робин Дамбар нэг хүн дунджаар хамгийн ихдээ 150 орчим хүнтэй танил байх боломжтой гэж дүгнжээ. Тэрээр 3300 гаруй Facebook-ийн найзууд дундаа судалгаа хийж үзэхэд тэдний зөвхөн 4.1% нь л найдвартай, итгэж болохоор хүмүүс байжээ. Тиймээс танихгүй хүмүүсийг найзын жагсаалтаас хасаж өөрийгөө хамгаал. 2-дугаарт төрсөн он сар. Facebook-ийн нүүр хуудаснаас хүмүүс таны төрсөн огноог мэдснээр юу хийх боломжтой гэдгийг та мэдэх үү? Үүнийг бүгдийг нь нэрлэх боломжгүй ч таны хувийн мэдээллийг ашигласан гэмт хэргийн золиос болоход амар хялбар болох юм. 3-дугаарт таны хүүхдүүдийн зураг, сургууль. Та олон нийтэд хүүхдүүдийнхээ зургийг харуулж, сургуулийнх нь байршлыг хийж өгснөөр хүүхдээ гэмт хэрэгт өртөх эрсдэл үүсгэхээс гадна угаас хүний зургийг зөвшөөрлгүй нийтлэх нь ёс зүйгүй үйлдэл юм. 4-дүгээрт утасны дугаар. Гудамжинд таарсан хэн нэгэн таны утсыг ашиглаж болох уу гэж асууж байсан уу? Энэ нь гар утсаар дамжуулан таны хувийн мэдээллийг хулгайлах гэсэн оролдлого байж болох юм. Утасны дугаарыг ашиглан таны гэрийн хаяг болон бусдаас нууцлах учиртай бусад хувийн мэдээллийг тань илрүүлэх боломжтой. 5-дугаарт байршил тодорхойлогч. Хүмүүс Facebook дээрээ хаана байгаагаа чек-ин хийж олон нийтэд харуулах нь түгээмэл байдаг. Гэвч энэ нь таны алхам бүр цахим хуудаснаа бичигдэн үлдэж байгаа гэсэн үг юм. 6-дугаарт удирдлага. Удирдах албан тушаалын хүнтэйгээ Facebook-ээр найзууд байх нь таны ажил хэрэгт тиймч таатай биш юм. Энэ нь тэдэнд таны цаг минут бүр хийж буй үйлдэлийг хянах боломж олгож байгаа хэрэг юм. 7. Аяллаар явхаа зарлах. Энэ нь таныг аяллаар явах хугацаанд дээрэм тонуулд өртөх эрсдлийг нэмэгдүүлэхээс гадна гэртээ хулгайчдыг урьж байгаагаас өөрсгөө юм. Мөн ийхүү олон нийтэд мэдээлснээр даатгалын компаниуд таны хохирлыг барагдуулахгүй байх нэг шалтгаан болж болзошгүй юм. Мөн онгоцон цуух тасалбарын зургаа Facebook-т оруулахгүй байх нь зүйтэй гэдгийг анхааруулж байна. 8-дугаарт харилцаагаа зарлах. Хүмүүс Facebook хуудсандаа ганц бие, үерхэж байгаа, сүй тавьсан, гэрэлсэн гэх мэтээр хинтээ харилцаж байгаагаа ил тод болгодог. Гэхдээ энэ нь ямар нэг байдлаар таны дургүй эсвэл таныг онилсон хэн нэгэнд таатай боломж болох болно. 9-дүгээрт төлбөрийн картын мэдээлэл. Facebook-ээр дамжуулан төлбөр тооцоо хийх нь хялбар хэдий ч хизээж энэ төрлийн мэдээллийг оруулж болохгүй юм.